сайн байсан уу? Чи хийхгүй. Би жаа хэлнэ гэж бодсон шүү дээ. Өнөөдрөөс эхлээд бид хоёрын хийж байгаа подкастын тавтай морил. Бид хоёр юу хийх вэ гэвэл юм идэнгээ. Яг энд амар алтартай байгаа, яг viral болж байгаа юмнууд ч юм уу, тийм юмнуудыг идэнгээ тэгээ сонь сайхнаа хуваалцдаг. Хоолны найз. Хүмүүсийн хоолны найз болохоор бид хоёр ирлээ. Өнөөдөр болохоор бид хоёр Кючон гээд чикний газарны ийм honey combo гэж ийм chicken тэгээд буйда гараг байна. Cheese гэж байна. Тэгээ энийг ихтэй хүмүүс амар юу таамагдаг тий. Ягдогтой тий. Ягдаг бүгд амар хийдэг. Гэтэ яг ингэж тэгтээ идэх юм л шүү дээ. Тэр бишгэн дээр ингэж л идэх. Тоглол ингэ идэж үзээстэй тэр. Тэгсэн. Тэр чам амар үеиг өсөндөө тэгэхэд нэрээ чи бэлдсэн маач. Бид хоёр одоо бибинээс асуулт асуув. Миний талаар уянга хэр сайн мэдэх вэ? За. Хариулт өгье. Тэгтээ чи хариулт өгье. Ер нь өөрөө мэдж байгаа. Миний хамгийн дуртай бол Монгол олон Солонгос. Солонгос гэвэл чэвэг юм болов? Вау, зөв. Yes. Монгол гэвэл бодоод орох юм болов? Бодоод орох. Эсвэл гурилтэй шилж юм тийм болох. Яг юм уламжлалт тоолох. Ийм өндөгтэй биштэй гэсэн тэр бол биш ах. Өндөгтэй биштэй гэсэн. Тийм төрлөө. Гэтэ бодоод орох байж болно заяа. Гэтэ яг одоогийн байдлаар бол жоохон шүл устай юм гэх юм уу? Шүлтэй бол. Харин би гурилтэй шүл хийсэн шүү дээ. Гурилтэй шүл гэхдээ бас арай биш. Бодоотой шүл. Түл наваатай шүл. Үгүй. Тэгээ юу? Тэгээ ямар шүл юм? Банштай ногоотой шүл гэж. Баншин амар дуртай байгаа шүү. Наа чин тэгвэл бүр амар ажиллагаатай болно тий. Тийм банштай ногоотой шүл амар ажиллагаатай шүү. Баншигийн чи тэгээ өөрөө хийх юм уу? Хийн. Баншидаг байгаа. Баншиг бол хийдэг. Баншиг л хийн. Захиалга баншиг. Захиалга баншиг. За хоёр дахь нь. За. Хэрэг би маргааш нэг улс руу шууд нүүж болон гэвэл аль улсыг сонгох вэ? Европ. Яг улсын Европ. Яа, нэг улсын. Яг улсын гэвлөө. Аха. Герман. No. Яга. Испани. Яг Герман гэж бодож. Зүгээр яг Герман чамтай их тохирох юм шиг санагдаж. Миний зүгээс. Окей. Чи тэгтээ Европ бол Европ. Европ. Аха. Ямар улс? Франц. Швейцар тийш тийм ярьсан байна. Швейцар бол үнэхээр гоё байгальтай гоё улс байгаа. За, миний хамгийн том айдас юу вэ? Мөр. Хамгийн том айдас. Яг бүр айдас юм уу? Бүр айдас аха. Бүр амар айдас. Ийм болдог ус. Ер нь ус. Ер нь ус аха. Өндрөөс бол яахгүй гэдэг. Ус. Мандах ус. Уснаас боломжтой. Усан сэлсөх гэж 80 болсон байт юм аа. 7 хоног болсон. Тэг сураагүй. Би хамгийн их стресстгээрээ юу хийдэг вэ? Стресс тэр юу хийдэг вэ? Юм идэх юм болов? За унтдаг, иддэг, ганцаараа байдаг, уйлдаг гинэ. Би нэгийг сонгох юм уу? Ер нь ийм маягаар юм идэх баха. Юу ч гэсэн нэг сайхан юм идэж аваад. Сэтгэлээс хэрэгтэл нэг сайхан юм идэж аваад тэгээд өстой хинтэж үж бичих баха. Тэгэл ганцаараа яг ингээл бүх тэр стрессээ арилтал ганцаараа тэгж байх юм болоо. За. Мөн үгүй би ер нь бол стрессгээрээ жоохон алхахдаг гэх юм уу? Бүр үсгээр гараад уу. Ганцаараа ингээд дуу сонсонгаа амар алхахдаг. Тэгж стрессээ тайлдаг. Гэтэ ер нь бол яг тэр үедээ ялгаадаг гэх юм уу? Хайда гэхдээ ингээд байгаал бүр ингээд бүгээд бүр ингээд юм зам идээд бүр ингээд чийлрээ тэгдэг гэх юм уу? За. Надад нэг тэрбум төгрөг өгвөл хамгийн түрүүнд юу зарцлах вэ? Энийг ярьсан шүү дээ. За хариул. Хандивлан. Тийм ээ би хандивлана. Гинт олцсон мөнгийг шууд өөртөө өрөөл болохгүй. Сүсэг бишрэлтэй хуучраас хандив тодорхой хэмжээг нь хандивлаад тэгээд үлдсэнийг нь яг юм зөв зүйлс зарцуулна. Зөв зүйлт. Буруу зүйлт биш. Гэтэ ер нь шууд зарцуулъя гэж бодохгүй жоохон ингээд төлөвлөгөө гаргахаа. Тэдэн үеийн одоо хөрөнгө оруулалт юм, тэдэн үеийн ийм юм аав ч юм уу. Тэгэхгүй шууд зарцуулчихвал тэгэл хамаа намайг зарцуулчих хаа. Тийм баха. Миний хамгийн муу зуршил юу вэ? Хамгийн муу зуршил энийг тэгтээ бид нар ярьчаа үстэй. Ярьсан баха. Гэтэ би өдөр чиний сул тал чи сонс гэд тэгээд чиний red flag гэдэг. Чиний red flag ярьсан шүү дээ.
Гэхдээ за яг муу туршил гэхээр арай өөр эдэг одоо ингээл тамхи татах матгач гэдэг чинь. Аха, ер нь нэг тиймэрхүү муу туршил юм. Миний мэдгүй муу туршил бас байж болж шүү дээ. Окей, муу туршил. Чиний тэгвэл идчихээ шууд хөвтдөг чинь. Идчихээ шууд хөвтдөг нөө үнэ ер нь. Тэр айгу муу штэ гэдэг яг үнэ. Идчихээ шууд хөвтдөг бол. Үнэ би идчихээ хөвтөх дуртай гэж. Тэгэхээр чинь ходоод ч юм хөвтдөг штэ. Идчихээ нэрээ тийм юм. Ажил дээр хүртэл идчихээ шууд хөвтдөг. Шууд хөвтнө. Шууд одоо ингэж хийж байгаа л тэгээд шууд хаашаа ингэж шууд хоошоо удаад тэгээд 30 минутын дараа босч ирэл. Тэгэл дахиад идээд өө. Тэгэхээр чинь тэр чинь гэхдээ бас буруу гэсэн. Тэр чинь нөгөө нэг шордан спайк гэдэг. Үнэ. Тэгээд тийм яг ингээд хоол идээд гинт ингээл амар нойр хүрдэн штэ. Ингээл амар ингээл ядардаг штэ. Тэр үед бүр хэсгээрээ босоод ийм хөдөлгөөн хийх гэсэн. Тэгэж тэр энергийг ингэж зүр зарцуулахгүй шууд одоо ингээ хойш унтах юм бол тэр чинь одоо надад бол ингээд юм те. Жим болж ирж идэг. Чамд одоо тэр ходоод модоод өгдө барагш уугаад чам ямар ч нэмэр авахгүй штэ. Гэтэ одоо угаасаа солонгосчууд хүртэл гэдэг штэ. Нэг ажимаа шинэрчтэй тэгэл өдрийн хоол иччихэл ингээл халахаал санчаа хийгээл те. Тэр тэгтээ аягүй зүв баха. Тэр аягүй зүв төвшил. За тийм байна. Ерөн баг мөн баха гэдэг. Би өөрийгөө 3 үгээр тодорхойлвол ямар үгс сонгох вэ гинэ. Чи өөрийгөө өөрийгөө 3 үгээр таах юм бол тэрийг чи таах юм шүү. 3 үгээр үү? 3 үгээр. За шудраг. Тууштай. Ааштай. Оо би ааш. Өөр би чам хүн өөртөө жоохон хатуу хандах юм болов л гэж бодлоо. Гөө. За тэгвэл ааштай биш юм бол би хичээнгүү гэх. Тэгтээ тэр чинь тууштай биш юм. Гэтэ тууштай чи арай өөр шүү. За. Хичээнгүү ч болохоор ингээ юмд амир хичээнгүүлэн хийдэг мөртлөө тууштай ч юм болохоор нэг зүйлийн хийтлээ ингээд эцсийн үзчихэж яг ингээд салдаг ч юм. Окей. Тэгвэл яг мөн л. За. Хэрэг би нэг алдартантай оройн хоол идэж бол хэнийг сонгох вэ гэнэ. Наач юу бодоод ах юм байхгүй Марк. Эсвэл Жонгук. Марк Жонгук гэдэг. Тэр өөрөө байгаа. Ямар наач бүр нэг секунд ч бүр ирэлцээд ах юм байхгүй. За, миний хамгийн их мөрөөддөг зүйл юу вэ гэнэ? Мөрөөддөг зүйл. Одоо мөрөөдлийн ажил юм уу? За, мөрөөдлийн ажлаар үү. Тэгтээ жоохон хэцүү юм тий. Мөрөөдлийн ажиллаа мөрөөдөөлөө чи тийш нэг амир мөрөөдөөл биш та ийм юм байсан юм. Чамд байгаа юм байна өөртөө ч. Ер нь бол одоогоор алхах. Харин дээ. Одоогоор ярьсан юм дунд бол юм баг. Мөрөөдөх гэхээс илүү одоо юу гэж чи төлөвлөдөг. Тэ. Миний яг одоо орох гэж байгаа төлөвлөж байгаа салбар юу? Чи юу? За тэгвэл тгий. Тэг төлөвлөж байгаа салбар чинь тэгэл эхлээл мэрэгчлэр явал үүдэн шүү дээ. Эхлээл мэрэгчлэр явж үзээ тэгээ болохгүй л чи тэр юу байгаа. Тэр нэг Коньо бизнес. Гэтэ бизнес аягүй зохих юм шиг санагдаад байгаа зүйл. Шамд гэтэ бизнес юу гэж хэлсэн бэ? Зохдог. Үгүй шамд гэж хэлсэн. Шамд гэж чамд чиний нөгөө нэг цааж мааж өгч юм бас уншаад чигсэн дээ. Харин тийм бизнес тийм төрлийн ажил гэсэн мэт. Бизнес маркетинг гэж хэлсэн билүү. Бизнес ер нь бизнесийн салбар ер нь аягүй дайггүй гэж гарч ирээд дээ шүү дээ. Тийм байна. За сүүлийнхэн заяа. Ваа би ч бүр 10-аас 10 юм шиг. Миний талаар хүмүүсийн хамгийн их андуурдаг зүйл юу вэ? Андуурдаг зүйл юу вэ? Тий. Чамаа юу гэж боддог баха яг хүмүүс. Гаднаас ч ингэ хараад амар ширүүн дөрөв юм шиг тий. Яг уулзаад ингээ амар ойр тоос амар жоох айдаг ч юм уу тий. Яг ийм тэгээд хүмүүс юм бас тий тэгж хэлсэн хүмүүс бас байгаад исэн шүү дээ. Байсан. Дотоосоо чадахгүй матгүй гээд. Тэгээд хийв ч наха. Тэнгүүт яг уулзаад үзэнгүүт яг л хүн шүү дээ. Маа зов тэгснээ амар илий юм ярьдаг. Тий амар хинэттэй хөвчлөлтэй. Гэтэ би яг тийм сонсч байсан амар хичээл амар хийдэг хинхэг охин гэж бодож байсан чинь. Хинхэг. Харьцаад үтсэн чинь шал өөр хийсэн. Хинхэг биш байгаа шүү гэж. Энэгээр дамжуулж хийгээд. Эхлээд хүнтэй та нар харьцаж үзчихээ дараа наа. Тэгээд амар нэг тийм хатуу хүтэн үндий гэх юм уу. Тийм ширүүн дотонсгоо жоох хэцүү гэж боддог байх ах. Тийм. Окей. За Солонгос бол ятаг догбуги гэж байна. Халуун ногтал. За Монгол хоолоо. Би бол энийг бол хэлж лээсэн. Би энийг бүр хаана хэлснээр бүр амар сайн санагдав. Энийг бид нэр данаанд байхад Япон хоолны рамен идээ сууж хахад бид нар чиний дуртай хоол чинь юу вэ гэдгийг жахад би энийг хэлсэн чинь чи
Тийш нэрээ тэр хоол амар гоё ш гэж надад хэлсэн. Тэгээд би чам тэгвэл чи дараа манай гэрт ирээрээ манай ээж тэр хоолыг амар гоё гэдэг гэж хэлсэн. Сонсъё. Миний яриаг хийсээ сонсъё. Шалгыг. За ээж аваарэ. Одоо таахгүй шүү удаагаас тэгж таахгүй шүү. Бод гэдэг. Бүх хоол чам одоо яг чам хоёр. Ямар ч заяа. Би хэлсэн. Юу чам хоёр төсний ачвал. Пүнтүүд тавар. Нэр тийш. Хэрвээ би маргааш нэг уус руу шууд нүүж болно гэвэл энийг уус чи бас л мэдэж байгаа. Би чамд миний мөрөөдөл, миний dream country гэж ярьдаг та. Аха. За миний хамгийн том айц. Энийг бас л ярьсан. Хамгийн том Би энийг чамд ямар өдөр ярьсан гэлээ. За ямар өдөр. Энийг ямар өдөр ярьсан гэлээ. Энийг штэ заяа тэр өрөөндөө унцсан. Ивэлт гуруулаа. Би манай өрөөнд ярьдаг тэр өдөр энийг ярьсан. Ганцааруулсан. Ганцаардлаас байдаг. Оо. Чи ч бас санаа тавь шүү. Чи нэг яг бүтэс дурсан дэх гоо. Харин бүтэс ураг ягаас авахгүй байна. Гайхалтай юм аа. За би их стресстэйгээр юу гэдэг вэ? Ер нь бол гэртээ байх хаа. Ер нь хөтлөөнтэй юмхгүй гэртээ байгаад уйлах хаа. Тийм. Уйлах шүү. Стрессгүй байсан ч уйлах. Уйлахаа шүү. Уйлахаа уй шүү. Бас нулимстай ойрхон уй шүү гэдэг. Юу ч бас уйлдаг. Тэгвэл надад 1 тэрбум төгрөг өгвөл хамгийн түрүүнд юу зарцуулах вэ? Энийг бас ярьсан юм байна. Би ч юу хийсэн. Би чамд гэхдээ ер нь бол аялах баха. Тэгж ярьсан юм лээ. Аялна гэж ярьсан юм лээ. Мэдгүй юу гэж ярьсан харахгүй байсан чи ер нь аялах баха. Би бол бодтны. Тэ аялаар явах. Амар дотны хүмүүсээ одоо бараг дотны хүмүүсээ дагаа техникийн зайцаа. Та явъя. Тэгж магадгүй. Миний хамгийн муу зуршил үү? Муу зуршил уу? Наач амар аригч. Наач амар тэмэгч. Наач хар тэмэгч. Юу юм бэ? Жохон залхуу гэж юу? Залхуу. Аха. Залхуу тэгээ дээрээс нь заваа. Заваанч бас юм бэ? Завааны чи тэр буудлын гэхдээ миний тэр интеллект чи хараагүй юу? Тэр чинь ер нь бол заваан гэхээс илүү жохон замбраагүй л гэсэн үг шүү дээ. Эмх замбраагүй, эмх цэгцтэй биш гэх юм уу? Гэтэ угаасаа тийм зуршил юм уу? Зуршил биш л дээ. Гэтэ тэр чинь ингээд удаан яваад байвал ингээд зуршил болох хаа. Юмыг цаг тухайд нь хийдэггүй. Аха ер нь бол жохон хойшлуулах гад ингээд байдаг гэх юм уу? Аха. Тийм болохоор зам. Зүгт амар олон өөдчлээ. Дахиад тийм байна. Одоо ийм боломжийг ашиглаад гэдэг. За. Ямар ч тийм байна. Үгүй. Хэлэхгүй. Надад чинь би үлдээлээ. Үлдээлээ дараагийн удаа. Чи уйлчих магадгүй. Чи уйлчих магадгүй. Гэрээс чинь гараа авсан чи уйлаад аа. Дүү би шууд хүүд юм байна. Юу гэрээсээ гар. Би чамд энэ чихнээс өгөхгүй гэдэг. Энд чинь миний чих. Ах би захиасан. На юу лээ сайн зуршил би өөрийгөө 3 үгээр тодорхойлбол ямар үг сонгож байна? За. Чи өөрөөсөө бодох юм штэ ер нь л. Чи өөрөө мэдэж байна ер нь л. Үгүй мэдгүй л байл та. Тэгтээ чи хэлүүлээ. Ахаа гэж магадгүй сайн чинь юм шиг. Ер нь л айгу нэг сэтгэлээс үг штэ. 3 үг үү? За инэрэнгүү. За инэрэнгүү гэж болох юм. Инэрэнгүү. Тусч. За тусч. Сая өөртөө нэтэл ааштай. Яваа. Гэтэ тийм амар ааштай биш шээ. Гэтэ өрөвч гэх юм уу? Инэрэнгүү өрөвч хавч юу ер нь адилхан биз дээ. мэдгүй. Ер нь адилхан хаа. Миний хувьд бол адилхан гэж байна. Инэрэнгүү өрөвч тусч. Хөвгчлээ. Хөвгчлээ. Натаа бол таардаг хөвгчлтэйгээр. Хоёул баг бивинэ таалахгүй хамтдаа хэлээ яваа гэдэг. За. Яах. За. Уушлаарай. Та нар миний асуултанд хариулж байна. Та нар таагаарай. Таагаарай. 10-аас 10 хариулсан хүн байвал хэлээрэй. Миний хэрвээ би нэг алтартантай орой хоол идэж болох хэнийг сонгох вэ? Энэ бас амар боонда жана. Яна бооны тийм үү? Бооны биш юм уу? Тийм үү? Тийм, миний хувьд бол амар бооны. Би чиний оронд байсан бол би шууд хэлнэ. Тийм үү? Oh my gosh яна. Би яа. Чи энэ асуултанд хариулж байгаа юм бол шууд яваа. Ямар дууч юм бэ? Гүм. Жижиг юм уу? No. Юу миний мэддэг юм уу? Чиний дургу. Миний дургу уу? Дургу ч юу аах вэ? Тэгэхээр өнөөдөр чи дуртай бол биш. Дуртай бол биш. Монгол юм уу? Гадаад уу? Дуртай бол Орос биш. Орос. Би тэгтээ нэр мэдэхгүй шүү дээ. За зүгээр л хэлчих. Нөгөө тоглоом гейм. Тийм л шүү дээ. Нэрний юм шиг. Нэр нь Илья. Миний хамгийн их мөрөөддөг зүйл нэ. Мөрөөддөг зүйл. Ажил аял гэр бүл. За чи аялуугаараа сонсмоор. Мөрөөддөг хоёр нэг мөрөөддөг хүмүүс бас нү. Ер нь бол бас биш л дээ. Мөрөөддөг бол биш аа. Гэтэ амар төсөөлдөг гэх юм уу? Мөрөөддөг гэхээс илүү төсөөлдөг харин тийм төсөөлөн боддог гэх юм. За тэгвэл төсөөлдөг. Миний төсөөлдөг. За ажил. Чи тэр ер нь бас мэрэгчлэр ажиллах хаа. Би ер нь телевиз мэлээзийн салбарт
Жон камерны уу? Хөтлөгч юм уу? Продюсер ч дуртай биш. Тийм продюсер. Тэгтээ чи урдах дуртай юм уу? Уу ер нь байлгүй юм шиг. Би өнөө зингийн нэвтрүүлэг хөгжөөний нэвтрүүлэг хөтлөж MC-гээр нэрээ хөгжөөний нэвтрүүлэг. Холбоотой. Нэвтрүүлгийн. Миний талаар хүмүүсийн хамгийн андуурдаг зүйл. Чамаа жоохоо их цантай гэж боддог хаа. Хүмүүсөө Их цантай хямсгаар охин гэж боддог хаа. яагаад тийж утсан юм бол хөрхий. Үгүй би яагаад ч юм болоо. Нөгөө нэг ивэлт хэлдэг шиг бомбочод байж байгаа шүү дээ би чинь. Чи юу гэлээ? Домбочод байж байгаа шүү дээ. Чи яг тийж утсан юм намайг. Би ер нь бол яг анхны сэтгэл яг тийм байсан байхгүй яа. Хэдүүлээ чи яг нэг мэрэгжлийн хичээлд анх тааралдаагүй юу? Тэгээд тэгсэн чи яг ингээ багаараа ингээ хэлцүүлэх туруу их гэдэг ачаа. Нэг юм ярихгүй амар том нүдтэй шүү дээ энэ охин чинь. Тэгээ амар том нүдээр ингээд суугаад ахаар юм би. Яага юм ярихгүй нүдээр ингээд тормолцоол ингээд суугаад ахаар би. Оо ямар амар их цантай юм. Хоёулаа яаж л нэг хажуужаа сууж таарсан баха. Тэгсэн баг. Ямар ч сан тэгж анх бол тэгж бодож исэн гэх юм уу. За том нүдтэй ингээд нүдээ эргэлдүүлээ суугаадсан охин. Хүн болгонд тэгж бодож магадгүй юу? Гэтэ угаасаа чи яг нөгөө анх хэлцүүн тоо юм ярихгүй шүү дээ. Жохон тэр нь байхгүй болтлоо жоох боддөө шүү дээ. Тэгээд тэгэхээр жоохон хүмүүс тэгж бодож магадгүй. Тэгээд бас зүгээр юм ярихгүй байгаа царай, инехгүй юм ярихгүй байгаа царай ч бас жоохон юм хямсгардаг шүү дээ. Тэгэхээр тэгсэн биш магадгүй. Би тэрийг ээжээс авсан шүү дээ. Бэлтгэж байжгаад их сургуультаа оронгуудаа 100 явсан шүү дээ. Бүр гэрийнхэн хэлээгүй байсан. Мөн нууцаар авсан юм. Нууцаар. Игчтэй хэлээ. Игчтэй хэлээ гэрийнхэн нууцаар бүр ихтэй дүүх гадар шүү дээ. 6 сарын 27. Тэгээд би ч алит хэлээ. Ани намайг тасаж аваад битээ. Тэгсэн чинь ани битээр олж бүр амар ятлахгүй юу. Тэгээд ани алтар царай оо яаж юм баа манай дүүг чөлөө гээ. Тэгсэн чинь нөгөө чонжин болдог руу тэрийг 3 үгээ салхинд явцсан. Гурвал тийм гурвал манай нэг хамгаалалтын газар байхгүй юу. Тийш яваад гисэн. Тэгсэн барыг энэ хонхом шиг дүүг чинь төрсөөр тэмдэглэв мэнгэлээ. Оо тэгэл тэгсэн чинь төлөвлөгөө нь очиж байгаа шүү дээ. Би хоёроос анх чонжсон. Яагаад. Тэгээд би ч очиж спресс авах гэдэг төлөвлөгөө нь ороод ирсэн. За зогсоо. Хэлчий дөө хэлчих баг ирчих гэж бодоод. Тэгэл гэсэн чинь авт ярьж байгаа л энэ авт ярьж байгаа л надад хуцаа гэл. Байна аа гэл тэгсэн. Байна яасан гэдэг. Тэгсэн чинь аав. Чичиг болсон. Буцаа битчих таслаа надад. Мэдсэн гэж юу? Би өөрөө завчирсан чинь өөрөө чиндээ хийгөө. Тэгсэн ээж дэрсэн. Хөөе цааш ирсэн байна уу? Мэдгүй нэг сая нимкатай яг шиг болох юм мэдгүй. Байна аавал нэг нимкан шиг лахын хоолоос авах чиний залгаад байдаг. Би өөрөө яачих. Чи залгаад. Тэгээ ээж анилаа залгаад. Тэгээ анилаа яриад ярьжсэн чинь яасан аав чи юм сони юм яриа нимка ирсэн баг шиг юм ингээ сони юм яриад тахын. Үгүй юм нэстэйгээ. Би гэрээ хандаа болохоор бусна юм л авах гэсэн. Тэгээ гэсэн чинь анилаа надад юусан. Ирсэн шүү дээ. Оо нимка ирсэн би нимка ч содоо гэрлээ явж байгаа. Тэгсэн чинь юу хотлаараа битгэхгүй. Тэгээ би ээж явах. Бээ гэсэн чинь юу нимка мó гэхээ. Тэгээ би нимка гэсэн чинь юу ийгүүхтэй яадаг чи ирсэн юм. Би тэгээ тийм ээж ирсэн гэсэн чинь та спрайт гэсэн та чи яа таньжмал явчихсан. Ямар балын за гэсэн чинь аав хэлээ гэсэн чинь аав. За одоо гараа. Одоо бүр нэргэлээ гоё гэл. Гэрээний яагаад ёо гэл. Тэгээ гэсэн чинь ямар балын чи хэлж яадаг хөхтэй. Хэлгүй бүр гоё юм шүү. Харин тийм тэгээ би хэлэхгүй за бүр гэрлөө орё гэсэн чинь гэтээ байх байна. Гэтээ чи жоохон бүгд санаж. Тийм тэгэл би битүүц нэг хүлээгээ тийзэх юм болоо. Гэтэ манай найзуудтай гоё байсан. Найзуудтай хэлээгөө нэг найзнаа хэлчихсэн байхгүй юу? Угаас яг хоорондоо холбож уулзах хэрэгтэй байхгүй юу? Тэгэл тэгсэн чинь тэр найзтай хэлээ. За би яг бүлээская нэг давхарт байж чи яг энэний урд уулзъя гэж бодчих. Тэгээ би бүлээская дотор нэг давхарт ингэ байж байгаа. Тэнхэн ойлгож гараад хай манайхаа гэж гарсан манай бүрэн цочод хөөе чи гэж аваа тэр ч хөөе хэлэхгүй наасаа гэж. Тэгэл боёо болоод бид чинь тэрвэрлээ. Парк марк ороод наашаа заажагнаад бүр боёо болчих. Би Монгол тацсан шүү дээ яг эхний нэг жил яг хэлэвлэлээ тусаад. За нөгөө нууцаар. Нууцаар очиод тэгээд би чинь найзуудтай бас нууцаар агаад тэгээд манай групп чинь тусдаа өөр зургуулаа нийлдэг групп аахгүй юу. Тэгвэл миний бас нэг ганцаараа нийлдэг нэг хүн бий. Хамтсан тэр найз маань болохоор ингээд Монгол очиод тэгээд тэгсэн чинь бид хоёр ингээд ер нь жоохон тотон байсан юм аа. Очил заавал уулзсан болсон. Тэгээд би тэр найзтайгаа ингээд чи юуны дээрээ танилцсан юм? Үгүй. Монголоос 10 жилийн анхаа. Тэгээ байжсэн чинь юу агаад би тэр охинтойгоо нууцаар уулзах яг боломж авахгүй яа гэхээр бид хоёрын хоорондоо холбож хүн байх байсан байхгүй юу. Хэлээс ураа. Хэлээс ураагүй. Тэгээ би хэлмээр байсан. Тэгээ би жаад ирээд жоохон нэг 2 3 хонц юм аа. Тэгээ би яаж байгаа би гэрээндээ парк маркаар яваа. Парк маркт тоглоо явчихсан чинь манай 10 жил охин намайг харсан юм байна. Тэгээ харангуйтаа манай нөгөө нэз хэлсэн. Тэгээс манай нэз чи ирсэн мүү чи яа надад хэлээгүй юм лээгүй гэ. Өөрөлдөө өөнөөс нэрсэн чамд ингэ спрайт хаяа тэгээссэн. Чи ямар муу юм би чамаа бүр амар уулмаас надад чамайг ирүүл надтай шууд холбоо ярих гэж бодоод гэж жоохон манай нэз гомдоо. Тэгээ би тэгэхээр за нэз юм уулзсан штэ уулзсан найз ингээд уулзахгүй гэж байгаа юм биш гэж байж байгаа. Тэгээ би чинь тэр найз чинь ингээд оюутлахад ажилладаг гэсэн юм байна. 14 явдаг. Тэгэж байж байгаад уулзаж чадахгүй жаа яваад гэдэг байхгүй юу. Тэгээ 14 оны дараа ирнэ. Тэгээ 14 оны дараа яг ирээд надтай уулзъягээд тэгээ тэгсэн чинь тэр үуч чинь би арабист болох гээд найзтайгаа яг найзуудаараа бүндэ холох гээд найзын татсан юмсан. Тэгээ очиод байжсэн чинь орой болж яваа 10 11 болсон манай тэр найз бичээд чи надтай уулзахгүй юм уу? Би тэгэхээр найз өнөөдөр жоох хутлаа юм шиг би араб жирээ уулзах болох уу гэсэн чинь. Чи өнөөдөр л надтай уулзсан. Өнөөдөр чамтай уулзсан. Өнөөдөр уулзахгүй хоёлаа ингэж уулзах боломжгүй. Би ер нь л
Би чамайг ингэ ирчээ надад холбоож байхгүй уулзнаа гэж явж уулзах байхаар чинь би ингэсэн гэдэг надад жоохон унтлаад тэгээ надад залхаад тэгээ би яриад үнэс би одоо ингэ найзтайгаа байна би ингэ одоо энэ чинь конфко бийж маргааш өглөөр татуулсан суугаад бид хөдөө явна аранга явна тийм болохоор би одоо уулзчихвал би шүн мөн нойр ахгүй бүр юм шиг байна гэдэг тэгээ манай найз чи надад юу уулзах хүсгүй юм шүү дээ чи уусаа уулзахгүй гэж хэлээд байгаа юм шүү дээ уулзах гэсэн бол чи одоо ч хамаагүй гэж болно шүү дээ цаг ямар хамаасан юм бэ ингэ надад тэгээ би тэгэл үнэ зүгээгүй одоо ингээ өнөөдөр бол боломжгүй байна. Би бол ирээд бол заавал чамтай уулзнаа. Тэгээд бид ер нь ойлголцоогүй юм. Тэгээд ойлголцохгүй тэр хүн чинь ингээ өөрийнхөө ингээ юу хагаад чи угаасаа л хатаа уулзахгүй юм ингээ тэгээд би болохоор уулзсан гэхдээ яг одоо цаг нь биш ээ гэд. Тэгсээр байгаа тэгээд бид өөр юм тавьцгаалаад би тэгээд тэгэхээр би чинь бас. Чи ирээд аргаас ирээд холбоо байсан юм уу? Би ч овоо ааш юм шүү дээ. Бас хэдүүдэл зүүн гиднүүдэлтэй бас өвчтэй юм шүү дээ. Тэгээд би тэгэхээр чи тэгэж бодож байгаа л угаасаа би чамд уулзах шахар хэрэг байхгүй юм шүү дээ. Би тэндээс шүү. Чи угсаа намайг ингээл чи надад уулзахгүй юм байна. Чи угсаа ингэхгүй юм гэж чи надад ингэх юм бол уулзаад хоёулаа яг юу ярих юм? Би угсаа чамтай юм ярьчих чадахгүй юм шүү дээ. Чи намайг ийм байдлаар хараа ийм байдлаар дүгнвэл би угсаа уулзах хүсэхгүй юм. Би угсаа уулзахгүй. Уулзаж чадахгүй юм. Дээлсэн маань за чи бүр ингэсэн юм уу те? Чи бүр найзуудаагаа чи намайг ингэж юм уу гэл. Би чамайг найзаа гэж амар боддог байсан. Гэтэ арай чамайг ингэж бистэ боцонгоо гэ. Надад яг тэгээд би тэгээд яг тэгээ юу ч чийгүү тэгээд байх болоо. Тэгээд би ч Монгол буцаараа үгүй салангаас авахарлал тэгээ салангаас авал тэрнээс ч юу салбар ярихгүй. Сая 100 очтой хүртэл би яг холбоо бариад уулзах хүсэж хэлсэн л байгаа. Гэтэ яг чинь сэвтэй байгаа даа штэ. Тэгээ уулзаа яг юу яхаа ерөөс мэдэхгүй байгаа захгүй. Тэгээл ерөөсөө байхгүй гэсэн чи арай сая чат хичээл ороод ирчих юм. Чи ямар муу вэ? Тамаа муучлаарай. Нөлөө мишэгэ. Би тэгтээ яг тэр үеж байгаа юм аа. Гэтэ би уулын гой сэтгэлэн тийм биш байхгүй. Хөрхөө тэр охин ч гэсэн гой surprise бариулсан чи тэгэл. Ёо тэр голд хийсэн охин би чамайг харж байгаа шүү. Би бол мэдэж байгаа шүү. Муухай л. Гэтэ наа чи бас танаа найз хоёрын асуудал бол наач мэлхтэй бас хаанаа л юм шүү. Яг тэр хүн чинь гэхдээ одоо тэгтээ чи ингээ боддоо. Чи ингээ солонгос нэг л байжсэн чинь чиний нэг амар сайн найз чинь солонгос ирснэ. Чамд уулзахгүй чамд хэлэхгүй одоо л санагдав. Бас гомднэс дээ. Юу вэ? Надад хэлэхгүй аа. Тэгээ өөр найзтай уулзаа байдаг юм гол нь. Чи надтай л уулзахгүй. Тэгээ би уулзъя гэх тэгэнгүүт үгүй завгүй байна. Яг чинээсээ завгүй л байгаа юм л та. Тэгээ тэр үнд чинь болгоомт ингээ тийм шалтгаан тожод байгаа юм шиг санагдал тий. Тэгэл үрийг гомцлах л та. Тэгээ би тэгтээ угаасаа яг энэ асуудал дээр бол миний буруу амир гэсэн. Бол тэр өнгөлөнд шүүрч байна. Уулзчих юм дээр яага уулзахгүй байгаа гэсэн ойлгоо байна. Тэгээ аарагаас ирэл уулзчих болох юм шүү. Тэгтээ угаасаа тэгэл найз гэдэг зүйл чинь тий. Найз гэдэг чинь тэгтээ угаасаа л нэг юм хоёр талаасаа хичээл зүтгэл гаргаж ижил яг үн удаан байна л да. Чи тэгтээ найзаа харилцаа, хосын харилцаа дээр төстэй гэж боддгоо. Зарим зүйл юм. Төстэй л. Тий чи айлхал харилцаа юм чинь. Тий, ер нь бол тий. Надад найз гэд хэлэх хүн байгаа да. Надад ямар нэгэн асуудал тулгарлаа гэхэд за энэ хүнд бол би хэлэн гэж байгаа. Тийм хүн надад байгаа нь тэр нь л гойхгүй тий. Тэрнээс шиг. Тэр үнтэй заавал өдөр болгон уулзаал. Тэгжиж заавал найз харилцаа байна гэж байхгүй л тий. Тэр бол байхгүй. Энэ бол бачин нэг боломжтой. Нөхөрлөл гэж юу вэ? My Little Pony юу гэдэг лээ? Юу гэдэг? Нөхөрлөл ямар гэдэг лээ? Нөхөрлөл бол ичид. My Little Pony чинь тийм шүү дээ. Мэдхгүй юм чи нөхөрлөл бол ичид. Тэр ихтэй амар хөөрхөн нөхөрлөлтэй тий. Йоо, хүнтэй найз чадахгүй юм нэр. Little Pony энийг үзээ суралц. Найз нь юу ч болсон эвлэрдэгтэй амар. Гэл алдчихсэн хэрнээ тэгэл эвлэрдэг. Тэгэл тойлож бичдэг шүү. Хүндэт цэлэстэй гүнж минь. Тэснэ хоорондоо бүр амар нөө юу. Өөр зан шиг бодлоо. Амар гоо нийцдэг те яг. Тэгээ амар хоорондоо зохицуулаад амар бибиндээ ингээд ямбуу хийж өгч. Чи яг тойлоод яг хүндэт цэлэстэй гүнж минь. Өнөөдөр уягаад иглээ. Өнөөдөр уягаа ингээд. Тэгээд дэвтэр дээр баахан битсэн те тэдний тэр өдөр уянгаа надад ингэж муудалцаж надад ийм үг хэлв. Хизээж бит юм бат. Хотог гэдэг. Хизээж бит юм. За манай нөхөрлөл бол ийчид эпизодтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Ер нь бол нэг иймэрхүү юм баг иддэг хүмүүс ээ нөө. Юм идэхээс илүү чалцаарай. Цацчлаа гэдэг. Одоо баяртай. Одоо юу жоох юм иддэг юм. Энд одоо камера онтраа. Одоо камера онтраад энийг чи ингэж жоохон те хөлмөлөөрөө бариад идэх бол. Дөрөмчөө. Окей. Итгэл бол юм идэж амцсангүй тэгээд ингэж болондоо ч өнцгөө гэсэн. Цаах мохоор ингэж идэрэл бүр. За тэгээд дараагийн бичлэгээр Наадми бичлэгээр Наадми нээлтний реакшн бичлэгээр уулзъя да. Та бүхэн сайхан надаарай. Сайхан надаарай. Монгол тага хүмүүс маань динж хохой.
сайхан наадаараа манайхаа сайхан хүү 7 өдөр руугаа сайхан яваад морь зорио үзээд сайхан идээд тэгээ бүх мөхөө үзээд аялал маялал явахдаа боломжтой яваарай. Замын хөдөлгөөн маш боломжтой ах хэрэгтэй. бороо мороотой тий. Бороо мороотой бол сайн дулаан хоцомцсон юм шиг. Тэр нөгөө монсын ийм гоё нөгөө нэг ийм хөөе шумуулын таслан маслаг гарсан мөлий тэр мөрнээс авч яваад. Please sponsor me. Надад бол ийм шумуулын таслан нэр амар ихтэй чамд ч хэрэгтэй. Шумуул сайн азуулт. Битoo чи шумуулаа яг халахгүй л унтаж чадахгүй. Шаалаад ирсэн бүр гэрэл мөрлөө асгацсан. Энэ юм унтаад идэг нөт. Магаш өглөө ажиллана. Шөнийн 3 цаг гэрэл мөрлөө. Энэ том гэрэл мөрлөө асгацсан. Хаана вэ? Шнот. Амар ойрхон мөртлөө ерөөсөө хаахаа байхгүй гэдэг тийм. Одоо нэг л энэ хацсан бас. Одоо ингээл энэ хацсан дээр ингэж түрхдэг. Хацсны дараа ингэж түрхэж нөгөө нэг цагтнааг нь арилгадаг. Тийм юм бас байгаа. Тэнгүүтээ хазуулахаас өмнө ингэж цацчдаг. Хамгаалаад цацчдаг тийм юм бас байлаа. Тэр мэрийг сайхан авч яваад наршва Монгол наршгарт амар хэцүү дээ. Монголын нар яагаад тийм амар гоё юм бэ? Хорлон морлог аваад. Тийм. Хятаар сууж явж байгаа тийм хойдондоо зодтолтоо. Хаана наад чинь аа. Гөлийгөө дахиад солонгостой байгаа юм биш үү? Болоорой хөөе. Монгол явцсан байгаарай. Чи түрүүжил наадмаар яг юу ийдсэн бол? Түрүүжлийн наадмаар Монголд ийсэн. Гэтэ ноороо л ийдсэн дөө. Монголд ийсэн. Би ч ивэл гэсэлэр яагаад ивэл гэдэг юм бэ? Нээлтийнхаа бичлэг хийх чинь бөө зурагт мөртэй үтцээ уйлцсан. Амар гоё хэлсэн юм а тэгэхэд юу лээ? Алтан соёмбод Монгол улс минь тэнгэрийн доор мөнхөд оршигч амар гоё юм хэлсэн да. Үгүй нэ штэ. Алтан соёмбын доор мөнхөд гэрэлтэх миний Монгол. Вау. Амар гоё гоос дээ. Амар. Алтан соёмбын доор мөнхөд гэрэлтэх миний Монгол. Энэ хотод сайхан наадаарэ. За, энэ хотод сайхан наадаарэ. За дараагийн Нөтэ бай жуус багтаа. Чи яах юм бэ? Бай жуус бака.